Орхон аймагт ирээдүйн хотод Жаргалан цомын ерөнхий боловсролын сургууль, Орхон эмпати гэсэн 3 сургууль сурагчийн дотор байртай. Энэ хичээлийн жилд ирээдүйн хотод сургуулийн дотор байрыг татан буулгахаар оржээ. Учир нь тус сургуулийн дотор байр нь анх 2009 онд ашиглалтад орохдоо бүхий дэвжээ байсан байна. Гэтэл сургуулийн сурагчдыг байрлуулах байргүй улмаас 2014 оноос эхлэн бүхий заалаг 2 хувааж сурагчдыг амьдруулж эхэлжээ. Мэргэжлийн хяналтын газар болон бусад байгууллагууд жил бүр тус газар хүүхэд амьдруулахыг зөвшөөрдөггүй хэдий ч сургуулийн зүгээс өөр байр байхгүй учраас өдийг хүртэл хүүхдүүдийг байрлуулсаар байсан байна. Яг ер нь бол анханасаа их зориултын бус байранд хүүхдүүд байлгачихсан. Одоо ч хүүхдүүдээ дотор байранд байлгах чинь бүр стандарттай нэлээд хатуу мөрдүүлж байгаа шүү дээ. Нэгд тийм асуудал. Хоёрдугаар мэргэжлийн байгууллагууд ер нь тэнд дотор байр байрлахыг хориглоод байгаа. Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар гэдэг боловсрол судалгааны газар ч гэсэн өөрөө эсрэг байр суурьтай байгаа. Тийм учраас энэ жил бол тэрийг дотор байр байсан одоо газар нь өөрөө бүхий хэмжээ байх хэрэгтэй мөлий. Бидний бүхий хэмжээгээр нь ашиглаж байгаа. Бид нар дотор байранд байх шаардлагатай хүүхдүүдийн жагсаалт гаргаж байгаа. Тэрийг нь юу яаж дотор байр олох стандартын дотор байранд байрлуулах ажлыг өсөлдөж байна. Багш ажилчид нь хайч бол дотор байрны багш. Тэнд зохион байгуулалтанд орж байна. Ирээдүйн хотод сургууль нь энэ хичээлийн жилд 8 бүлэг 160 орчим сурагчдаар хичээлж байгаа юм. Сурагчийн дотор байранд байрлах хүсэлтэд 30 орчим сурагч одоогоор гадуур байрлаад байна. Иймээс аймгийн засаг даргын хамгааллын газар болон холбогдох албаных нь энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэж сурагчдыг байрлуулах өөр байр хайж байгаа юм. Дотор байранд ажиллаж байсан багш ажилчдыг сургууль дотоод зохион байгуулалт хийн хэмээн аймгийн засаг дарга мэдэгдлээ.